Halleluja. Merry Christmas. Энэ үгээр байгаа энэ хүүхдүүдийг харахаар хөөрхөн маад бидний ирээдүй гэж бодохоор нөгөөтэйгөр надад нэг биш удаа тохиолдчихоо. Сая нэг юм 3 залуу хаанаас шиндээ одоо энэ подкаст ч юм уу, евангелист ч юм уу, өөр байгууллагаас ч юм уу ирээд пастор нь хаана вэ гэж хаагаад ирсэн байхгүй юу? Энүүгээр. Тэгээ үүдэн дээр зогсоод хаана би байна гэдгсэн чинь намайг бүр зайлуул гэсэн харцаар хараад энийг жоохон чангалж байгаа юм. Тэгснээр нэг юм өөх гэж явсан юм уу яасан? Өөхөө болгоор авчих юм. Би бол гордчихсэн. Танаа намайг ийм байхаар гомддог гэж бодож байна. Би баярлалтай. Яагаад гэвэл бид нарт маш их даруусал хэрэгтэй. Энэ ч болгоно эрүүл байхын тулд бид нар бүх талаараа даруусалд өөрсдөө зориулах хэрэгтэй. Тэгэх юм бол манай шуулган Есүс эзэн өөрөө хончин тэр хүний чадахгүй олон зүйлийг эрүүлээр бас зөөр хийж бол. Би нэг хэдэн зураг бэлдсэн байгаа үзүүлэх үү. Энэ юу вэ? Энэ юу вэ? Мэдэх юм байна. Перестовник гэсэн видео гэсэн доош. Бид нэр жоохон байхад энэ дандаа баян айлуудад л байдаг ш. Дараагийн зургийн нь л та. Баян айлууд л ийм перестовктой байдаг ш. Нэг ийм кассетэн дээр биш ээ нөгөө зураг. Биш ээ. Бүр заавал үгүй биш юм гаргаад байгаа. Нэг ийм кассетэн дээр нэг л кино байдаг. Ихэвчлэн хонголтон Брюс Ли гардаг ш. Баян айлаас перестовктой кассеттай нь гуйж авна гэдэг бол үнэхээр хэцүү. Манай байрны 3 давхрын нэг боломжтой айл байдаг байсан байхгүй юу? Хүүхэд надтай найз. Нэг удаа би тэдний хизээж орж кино үзэх ирэхгүй болсон шалтгаан нь энийг нь хөвөд зураг байна уу гэж үзээд нэг киног нь устгаснаас олж орж кино үзэх ирэхгүй болсон аавын загнуул. Дараагийнх нь гаргадаа энэ бол бидний үздэг та нарынхаар бол YouTube байхгүй. Энэ юу вэ? Ингээ мэдх өрсөрөх мэдж байгаа юу вэ? Кассет дуу 60 минутын, 45 минутын, 90 минутын гэж 3 янз. Энэ дээр дуу бичсэн бол энэ дээр бичсэн дууг сонсох гэж гоё дуутай кассетаа хоорондоо сольж сонсох гэж тэн дээр байгаа дуу FM-ээс суулж авсан дуу сонсох гэж бөө юм болдог. Дараагийнх нь гаргадаа. Тэгээд ийм кассетны хөгжим бас баргийн айлд байхгүй. Гэт энэ кассет нь бас баргийн айлд байхгүй. Тэгээ энэ дуу хуран зав ховор учраас хийгээл гүйлгээл нэг дуу сонсоод байхад батарей нь хурдан дуусчихна. Харандаа хийж байгаад эргүүлдэг ш. Буцааж. Тэгээд хийгээд сонсдог. Энэ бол та нарынхаа iTunes. Би өнгөрсөн 7 хоног нэг юмд сэтгэл хэмжүүлж удаан бодож залбирсан байхгүй. Манай өсвөрийнхэн оргуу хосноос бор зүрхээр бид нар ингээд гарч ирж гин гэж ярьсан тухай сонсоод пастор сэтгэл хөвдсөн байхгүй. Барак байсан үед та нар байсан бол мэдэх байх. Хамгийн баракийн 3/1-т нь сүм хариуцсан хүн амьдардаг гэсэн манай ч. Наашны яваад энтлийн өрөө зүгээр шалгуу агуулах байсан амар хүүтэн паарч байна. Хамгийн том энтэлтэй байсан өрөө нь пастрын офис. Тэгээд галтгоо, тэгээд хүүхдийн цуглааны жижигэн заа. Тэгээ уртаа ингээ ханнуудын цөмөлж явсаар байгаад дээвэр нь ураад, дээвэр нь доош нь унжихаар нь гадаа байгаа шувуу нуруунаас төмрөөр зүүсэн чинь байшингийн манд шувуу нуруу гаднаас нь харахаар ингээд доош орсон. Цонхон хагарсан юм уу гэсэн. Одоо бид нарт гоё заал байна. Бид нарт гоё офисууд байна.
Пастор та нарт зориулаад өөрийнхөө өрөөг миний өрөөг та нар мэдэн тэ зүгээр л цемент дээр агуулах байна. Харин та нарт зориулаад тусдаа залуучуудын жижиг танхим барьж өгсөн. Энэ 10-20 сая төгрөгийн том техникүүд байна. Та нарыг хоол хийж идэг өлсөн гэдэг ресторан байна. Та нарыг энэ тэнд утсаа ухаад хэвтээд байдаг болохоор чинь комисс дээрээс очиж хуучин арьсан бууйдаа аваад гэртээ авчираад их нэртэйгээ угаагаад үнрийг нь арилгаад тосолж үүдэн татраад сүн дээр авчираад тавьсан байна. Та нарт гоё нойл байна. Бид нэр жоохон байхдаа магтан дуу сурахын тулд би Сансраас 13 дугаар хороол руу алхаад Ориглох булаг гэдэг газар очиод тэнд нэг найзгаа гуйж барилт бичүүлж аваад тэгээд дууны үгийг бичүүлж аваад 2-3 дуулал цээжлээ буцаад сүм дээр очиод манай чахын дуртай нэг авч өгч байгаа гуйж аваад хулгаагаар нууцаар сүм рүү ороод нууцаар гитар тоглож сурж ирсэн. Ахаа надаа G код заагаад өгөөч. Ахаа надаа до код заагаад өгөөч. Яаж барьдаг юм бэ? Пиано би яг гитар дээр барьдаг утсаа пианон дээр ижлэх өнгүүдийг олж сурч ирсэн. Харин та нар бүх төрлийн гитар, пиано байна, заал байна, тогтоодохтой танхим байна, чуулган байна. Та нарыг өлсөж өгөхийг өсвөрийнхөө хоолтой, өсвөрийнхөө өлсөж байгаа юу? Өсвөрийнхэн сүм дээр хэр удаа, залуучууд сүм дээр хэр удаа удсан бол тэднэрт банштай цай хийж өгөх үү? Яах вэ ханаа? Яах вэ ээж нараа? Гойм чанах уу? Гэр орноо, машин, газар тариалан дахин байсан Аз хэрэглийн газрууд бүгдийн зараад та нарын төлөө тэр хулган Жонтой муухай баракыг нурааж аваад энэ сүмийг барьсан пастор нь та нарыг аргагүй хоосон бор зүрхээрээ эхэлсэн гэж хэлснийг сонсоод жоохон гомдох сэтгэл төрж. Аргагүй хоосноос эхэлнэ гэж ямар байдгийг би та нарт хэлж өгье. Гудамжинд ганцаараа явж байгаад тэгээд хөгжим тоглож сурмаар санагдаж. Тэгээд ажил хийгээд, зармаг зараад, өвлжөнгөө зумжингаар ажил хийгээд мөнгөө цуглуулад нэг амбар барь. Амбарт ороо суусан чи өвл хүүтэн болно. Аавыгаа гуугаад, ээжигээ гуугаад, өөр хүмүүсийг гуугаад 150 нүүрс хэрэгтэй. Өөрөө ажил хийгээд, газар ухаад, зэрлэгт зулгаагаад нүүрс ав. Тэгээ нүүрсээ. Тэг хөгжим хэрэгтэй. Гитар олж авахын тулд ажил хийн, хөдөлмөрлөн, зарц буулын ажил хийн, ингэсээр бод гитар ав. Тэгээд гитараас суу. Энийг оргуу хоосноос эхэлнэ гэж. Харин та нарт байхгүй юу? Ганц ч байх. Пастор зөндөө шанаж эзний өмнө очиод залбирсан чинь Бурхан намайг эрүүлэр сэтгэж, эрүүлэр харахыг зааж хэлсэн байхгүй юу? Үүрээр залбирал донд энэ үгийг та нарт би хэлэх ёстой гэдгийг Бурхан маш тодорхой зааж өгсөн байхгүй. Та нарт байхгүй юм байхгүй. Ганцхан байхгүй юм байсан нь та нарт зааж бэлдэх хүн л байна. Бидний заавч хэлэх болохгүйсэн байна. Бид нар чинь амьдралдаа ар гэрээ авч байгаа. Бус нь бүгд байна. Та нар бид нар шиг саяны кассет перестав хэрэггүй. Энэ тэр үед ийм үнцэнтэй байсан бол одоо та нарын харманд бүх зүйл. Та нар дуртай дуугаа YouTube-ээс олоод сонсож болно. Тийм биз? Бүр тэр дууныхаа үгийг монголоор мэдэхгүй бол ChatGPT-д хийгээд монголоор орчуулж чадна. Та нар дуртай дууныхаа нэрийг бичээд тэр кодыг над шиг ах нарыг гуйж, найз нарыг гуйж, G код, D код яаж барьдгийг гэж алгадуулж, гитар, пиано оролдлоо гэж загнуулж, өшөглүүлж, сүмээс хөөгдөхгүйгээр та нар дуртай дууны кодоо, дуртай дуутай нь, дуртай хэлээр нь, англи, солонгос, монгол хэлээр нь зүгээр л утсан дээрээс үзээд та нар бэлдэж байна. Хинч та нарт код харуулна. Та нарт YouTube байна, ChatGPT байна, та нарт Google байна. Та нарт байж болох бүх юм байна. Утсанд чинь. Та нар над шиг гитар дарлаа гэж загин зоддог пастор байхгүй. Та нар сүм дээр өдөржингөө байгаад өрсөж чинь гэж хэлснийхээ төлөө загнуулж хөөгдөхгүй. Харин та нарын төлөө энэ ах эгч нар чинь хөссөө, хөдлөмрөө, цалингаа та нарт хоол ундтай, тав тухтай байлгах гэж аав ээж нар чинь та нарыг сургах гэж пиано, гитар, бөмбөрийн дамжаа сургалтанд төлбөрийг чинь төлөөд бүх талаар дэмжиж өгч байхад та нар оргуу хоосноос бор зүрхээрээ эхэллээ гэж хэлсэн. Би гутрах биш, гомдох ёстой юм байна. Сануулах ёстой.
Бурхан сонсдог. Хэрвээ Бурхан нэрээ оргуу хоосон гэж амаараа яриад байгаа бол би та нарт оргуу хоосон гэж юу байдгийг үзүүлж чадна шүү гэдгийг надад сануус. Та нарын өмнө гуугаа зогсож байгаа, та нарын төлөө санаа тавьж, та нарыг дэмжиж туслах гэж хайрлж, хүндэлж явдаг, өсвөр гэж голохгүйгээр хүндэлж хайрлж, нэг бүрчлэн санаа тавьж араас чи хөөцөлдөг энэ пастрыг чинь Бурхан та нараас энэ сүмийн байшинтай чинь аваад явж чадна. Тиймээс над руу хар. Баг ямар Бурхан сонсдог. Ойлгосон. Ахлагч нар, аав ээж нар нь эднэрийгээ дагаж битгий ямар та нар миний энэ үгийг зааж өгөх ёстой. Байгаагаа та нар тоолох юм бол байхгүйгээс чи дэндүү их хэвэл та нарт байна. Бидний байснаас илүү хэвэл байна. Одоо тэгээд та нар гологдоод, гомдоод исэн тэр асуудлыг чинь шийдэхэд хашаа мэргэжлийн продюсер хүн ирж байна. Яаж гэж та нарын төлөө 7 хоног болгон 100 мянган төгрөгийн бензин хийгээд хотоос энд ирээд хагасанд бэлдээд бүтэн сайн та нарт үйлчлээд буцаад хоттой очиод ажиллаа гэнэ. Давхар биетээ эхнэрээ давлаа. Ийм үе та нар хоосон байна. Бор зүрхээрээ гэж ясны чинь та нарын аав ээж ахлагч нараас сонсоод эхлээд би маш их өвдөж залбирсан. Өнгөрсөн 7 хоног би зөндөө залбирсан. Харин эзэн намайг синхруулсан нь үгүй нямка. Та нар ивэлээ тоолж амьдрч чадахгүй байна. Та нар байхгүй дээр фокус өгч амьдраад байна. Уул нь бол бүгд байгаа. Хин ч гэсэн. Хин. Та нар ямар дууны код мэдэхгүй надад хэл. Би YouTube-ээс яаж олдгийг заагаад өгье. Та нар дээр Magtali аппликейшн байна уу? Байгаа юу? Тэгвэл тэрэн дээр дууныхаа нэрийг бичвэл дууны үг, ай, кодтойгоо гарч ийн. Гарч аваад тэгэд юу хэрэгтэй гэж. Та над руу хартаа би та нарт анхаарч, маш их хайрлж, хүндэлж, хүний бүртээ чинь one to one хийж, хуваалцаж, тоглож, наргиж, өлсөхгүй, даарахгүй, өвчлөхгүй, ганцаардахгүй гэж хайрладгийг мэдэх үү? Мэддэг үү? Миний анхаарал тавьдгийг мэддэг үү? Тийм биз? Тийм болохоор юу хэлэхээ байн бодож, даруу энэ сүмд орж ирээд хүн пастрыг олж харж чадахгүй байна гэдэг бол ивэл. Энд ялааны алуур зүүлсэн, гүзээтэй, Библи ярьсан, дээгүүр харсан мундаг хүмүүс байвал би өөрөө ч энэ сүмээс явах бол энэ газар эрүүл хөрс байхсан. Амнаасаа ямар үг хизээ хэрхэн гаргахаа та нар бодох ёстой. Хэрвээ та нар ивэлээ тоолох юм бол талархах шалтгаан нүдэн дээр чинь дүүрэн байна. Ахлагч пасторууд чинь, аав ээж нар чинь, техник хэрэгслүүд чинь яах вэ? Байж болох саад бэрхшээл байхгүй бол ямар гэрчлэл байгаа гэж. Миний огн шалгалтанд тэнцээгүй. Сүүлийн шатн дээр Америкт хэрэгтэй бүх шалгалтыг өгсөн. Бүх санхүүг нь би нүдэн анаад гаргасан. Харин сүүлчийн шатн дээр тэнцээгүй. Гэхдээ би охиндоо юу гэж хэлсэн гэвэл чи зүгээр л нэгээрээ Америкт байгаа тэр том сургуульд тэнцчих юм бол дараа нь чи яаж гэрчлээ? Та яасан гэвэл би шалгалт үл тэнцсэн шүү. Тэр чи хинт сони. Их чи 1 унсан, 2 унсан, 3 унсан, 1 жил гапивэр авсан. Тэг 4 унсан. Тэгтээ бууж өгөхгүй өгсөөр байгаад энэ сургуульд орж тэнцээ төгссөн юм а гэж хариул. Олон залуучууд хүч, зориг, уран болохгүй гэж. Та нарын бүх юм дэндүү дардаа учраас та нар тэр муухай үгийг гаргасан байна. Гимших хэрэгтэй. Ахлагч нар дагаж ямарсан эцэг эхчүүд нь та нар хэлсэн та нар ч гэсэн нэг гимших хэрэгтэй. Та нар хоосноос биш харин дэндүү илбэг дээрээс эхэлсэн гэдгийг би маш шударгаар нүүрлүүч нь харж чад хэлээ. Одоо байхгүй гэж өөрсдөө болоод исэн ганц юм чинь хайртай дүүгээ би ятгахж гуугаад хамт ярилцаад одоо мэрэгжлийн продюсер ирлээ. Байгаагаа тоолж амтар. Энийг би уулын баярын өдөр хэлэхгүй гэж бодоод хичээсэн ч өнөөдөр өглөө үүрээр хүртэл 3 цагт бурхан сэрэж байгаа дахин сануулсан. Энийг чи хэлэх ёстой. Цаг нь болсон гэдгийг. Исаилчууд бид нар цөлдөө өгсөн ч болоосоо гэж олон давтаж хэлснээс болоод бурхан та нар миний чихэндээ тэгж хэлсэн тул цөлдөө бүгд үхэх болно гэсэн шийдвэр гаргасан. Тэр бол хартай хүчрхэг бурхан. Та нар хоосноос бор зүрхээрээ хоосноос бид нар бор зүрхээрээ гэдэвэл үнэхээр тийм юм ямар байдгийг бурхан өгж магадгүй шүү.
энийг хончин пастор хүний зүгээс та нар санал. Ивэлээ тоолж амьдарч сурахгүй бол зөвхөн байхгүй дээрээ фокус өгж амьдрах юм бол бидний амьдрал дэндүү гонхт. Эцэст нь аз жаргалыг бид нэр энэ тэндээс ухаж олж авдаггүй юу? Аз жаргалыг бид нэр өөрсдөө эндээ бас эндээ бүтээдэг ойлгож. Чи өсөглөн байсан ч инээж чадна. Чи оргуу хоосон байсан ч инээмсэглэж жаргалтай амьдрч чадна. Яагаад гэвэл аз жаргалыг хайж энэ тэндээс олдог зүйл биш. Яадаг гэнэ? Хүн эндээ бүтээж амьд. Энийг манай чуулган мэдээсэй гэж хүсчээ. Дахиад ийм өгнөд сонсвол пастор жоохон гомдох сэтгэл төрж байна. Хөлс, цус, нулимс байгаа бүхнээ зориулсан. Энэ бүхэн маань ийм амархан мартагдах байсан гэж. Яаж гар хөлөө авч, урж, тастан байж, яаж байгаа юмаа нүдэ анж, зарж өрөн байж, өөрийнхөө амьдрч исэн гэр орны хүртэл заран байж, та нарын төлөө энэ хүртэл ирсэн чинь одоо өөдөөс та нар хов хоосон бор зүрхээрээ бид нар эхэлж гин гэж хэлнэ гэж үү? Эцэг эхчүүд, ахлагч нараа, настангууд та нар тэгж хэлнэ гэж үү? Та нар зөв санагдаж байна уу? Толгойд өгөхгүй байгаа хүмүүс зөв санагдаад байгаа юм. Та нар хов хоосон байгаа юм. Энийг бид нар бодож үзэх хэрэгтэй. Бид нар удахгүй 2026 онд нүүр тулах гэж байна. Биднэрт бодох цаг баг болсон. 25 онд бид нар чухам юу хийж бүтэв? 25 онд би эзэн лүү хэр ойртов? Хэр дадлагж вэ? Бурхныг хэр таньж мэдв? Есүс Христийн мэндэлсэн тухай үлгэр домог шиг бодож гин үү? Энэ агуу хүн, энэ агуу бурхан энэ дэлхий дээр өөрийн биеэр ирж энэ гайхамшигтай илчлэлийг үзүүлсэн нь түүхэнд үнэн юм уу? Үгүй юу? Энийг бид нэр эхэлж бодож үзэх хэрэгтэй гэсэн. Мөн л энэ түүхийн номнуудтай яг ижилээ Библиэлд тэмдэглэгдсэн байна. Бүгдээрээ хамтдаа Луух номны 2 дугаар бүлгийн 1-ийг үзье. Бид авахд уншиж үгэй. Газар бүрд хүн амын тооллого явуулах тухай Цэсар Августын зарлиг тэр өдрүүдэд гарчээ. За энэ бол богинохон боловч маш чухал, маш том мессеж. Цэсар Август гэдэг хүний тухай гарч байна. Та нар Жулиус Цэсар гэж сонсож байсан уу? Жулиус Цэсар, Цэсар Августын аав, Ромын хаан гэсэн үг. Энэ үед бүх дэлхий Ромын хаанчлалд байсан. Ромд хөгжим гоё аяд зохиовол бүх дэлхий хөгжим аяд зохионо. Ром чимээгүй болчвол бүх дэлхий дагаад чимээгүй болдог. Ром ямар нэгэн байдлаар шинэ арга барил хэрэгжүүлвэл улс төр эдийн засгийн үйл ажиллагаа явуулвал бүх дэлхий дагаад хамрагддаг бол Ром зогсоовол бүгд дагаад зогсдог. Энэ түүх бол зөвхөн Библиэлд биш, дэлхийн түүх юм. Энийг бичигч маань юу гэж бичсэн гэвэл Библиэлд Луух маань оруулсан байгаа юм. Цэсар Августын үед зарлиг гарсан. Ямар зарлиг гарсан гэвэл тооллого явуулах зарлиг гарсан. Түүний эцэг Жулиус Цэсарын тухай алдартай олон түүх байдаг. Ромыг ганцаараа эзэгнэн захирч ирсэн тухай. Та бүхэн энэ үнийн нэрийг бол кино олон зүйл дээрээс сонссон баг. Харин одоо түүний дараагийн үе Цэсар Августын үе байсан юм шүү гэж он тоололттой бичигч маань тодорхой биднэрт зааж өгч байна. Ромын хаан бол энэ үед бүх дэлхийн бүх хуулиас дээгүүр гэдэг тунхаглал байсан. Энэ нь юу гэсэн үг гэвэл бүх дэлхийн бүх хуулиас дээгүүр гэвэл хэн болж таа? Бурхан гэсэн үг. Бурхан гэж үздэг байсан гэсэн үг. Августо гэдэг үг байна. Августо гэж грек хэл нь Бурхтын илчлэлээр төрсөн хүү гэсэн утгатай үг. Бурхтын илчлэлээр төрсөн хүү. Бичигч маань хэнийг ямар хүүгийн тухай одоо ярих гэж байгаа вэ? Бидний өнөөдөр тэмдэглэж буй Крисмасын өдрөөр төрсөн Бурхны хүү Есүс Христийн төрсөн өдрийн тухай ярихдаа хүн төрлөختний шүтэн биширдэг Августо буюу өөрийгөө Бурхан гэж зарласан Ромын хаантай харьцуулалт үүсгэж байгаа юм шүү гэдгийг харуулж байгаа. Августог бол хүчээр эрх мэдлээр дэлхийг захирж ирсэн бол Есүс уучлал ба хайраар захирахаар ирсэн жинхэнэ Бурхны хүү байсан юм шүү гэдгийг харьцуулахын тулд мөн энэ нь зүгээр л би зохиогоод бичсэн зүйл биш. Бусад түүхийн шашны номнуудтай түүхтэй та нар харьцуулаарай. Энэ нь гарцаагүй болсон зүйл юм шүү гэж баримт үлдээхийн тулд
энэ Цэзар Августын тухай ярьж байна. Өөрөөр хэлбэл Августо буюу Цэзар Августыг бурхан гэж нэрлэдэг байсан бөгөөд тэр үед Ромын бүх иргэн хоорондоо мэдлэгтэй германчууд яадаг байлаа? Хай Гитлер гэдэг байсан тийм үү? Хай гэдэг чинь Мандан Бадраг, Гитлер Мандан Бадраг гэж мэдлэг байсан бол энэ нь хаанаас гаралтай гэвэл Цэзар Августогийн үеэс гаралтай. Энэ үед Ромчууд бүгд цэргийн эрх дархтнууд улс төрчид уулзахдаа Цэзар бол бурхан гэж мэддэг байсан байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл тэд нар энийг эсэргүүцэх юм бол дуусаа. Тэд нар Цэзарыг бурхан гэж үздэг байсан. Бүх дэлхийг захирагч Цэзар Августын тухай бичигч маань тодруулж биднэрт хэлж өгч. Цэзар Августо аавынхаа дараа гарч ирэнгүүтээ хамгийн том бүх дэлхийд нөлөө бүхийг нэг шийдвэр гаргасан нь ард түмний тооллого явуул. Монгол тооллого явуул Монголын 3 сая хүнийг л тоолоод болоо бол Цэзар Августогийн мэдлэг байсан дэлхий тэр чигээрээ тооллого явуулж тэр тоогоо Цэзар Августод албан ёсоор мэдээлэх ёстой. Энэ нь түүхэнд Библиэлд байхгүй ч түүхийн номдууд дээр Цэзар Августо яагаад тооллого явуулахыг зарлигдсан гэвэл ааваасаа хойш шинээр хаан Ромыг хаанчлаад тэр хоёр зүйлийг мэдхийг хүснэ. Маш ихээр Ром хөгжижсэн учраас барилга дээр ажиллах ажлын хүчийг тооцоолохыг хүссэн. Тооллого чинь тэр овогтой тэр тэдэн настай хүүс бүх юмараа гарна тийм үү? Надад энэ эзэлсэн олон улсуудаас хэр хэмжээний цэрэг дайчид ажлын хүч нь гэдгийг тооцоолохыг хүссэн байна. Хоёрдугаар Цэзар Августо энэ тооллогыг явуулахдаа татварын бодлого явуулсан байна. Би хичнээн улс орныг захирч, миний доор хичнээн хаадууд захирагдаж, тэд нар хичнээн хүн амтай бөгөөд надад жил хэр хэмжээний татвар ноогдуулж чадчихэ. Надад нэгсэндөө миний сан хөмөргт хэр хэмжээний мөнгө санхүү төвлөрөх боломж байна гэдгийг Цэзар Августо таамаглаж мэдхийг хүссэн учраас дэлхий дээр маш том нөлөө бүхий тооллого явуулсан. Энэ нь мөн л түүхэн бичээстэй. Библиэлд байхгүй ч түүхэн дээр Цэзар Августогийн тооллого явуулсан нь бичээстэй. Дэлхийд даяар мэдчихэв. Яг үүнийг бичигч маань тэмдэглэнгүүтээ фокусыг эрэгтэй эмэгтэй хоёр залуу руу явуулж ихэрэн жирэмсэн гидсэн баг агаар томорсоор Йосеф Майр хоёр руу фокус явуулж. Яагаад гэвэл жинхэнэ хүү тэнд байгаа гэдгийг хэлж байгаа. Дэлхийг захирагч хаан чинь Бурхны хүү чинь яг энд байгаа гэдгийг харьцуулан харуулж байгаа. Дэлхийн хүч чадалтай сүнслэг хүч чадал. Ингээд харьцуулаад хооронд нь харуулж байгаа байдал юу болсон бэ гэвэл Йосеф аргагүй ихэнд нутагтаа очиж тооллого доо. Та нар ингэж бодож магадгүй. Тэр ямар камер гар утас мут сүлжээ байсан биш. Заавал тэр тооллого хамрагдахгүй байж болох тийм бололцоо зилүүд хээр ч юм уу бололцоо байсан гэж бодож байна. Үгүй. Ромын гар хөл нүд чих байхгүй нэг ч газар байхгүй. Йосеф хэдий ямааргүй байсан ч Цэзар Августо тооллого гэж зарласан бол хүчээр нутагтаа очиж тооллогот оролцох шаардлагатай. Ийм учраас Йосеф өөрийн нутаг бол Бэтлехемд очисноо Есүс эзэн Бэтлехемээр овоглогдсон байна. Ойлгож байна. Ингээд Есүс эзэн Бэтлехемд төрсөн тухай ярьдаг. Цэзар Августо Ромын хамгийн өндөрлөг алтан маниатаар хаалга бүрсэн бүр арай дэндүү алтан өргөөнд мэндэлсэн ханхүү бурхан гэж нэрлэгдсэн бол бидний эзэн Есүс Христ малын твшин хүүхэд төрөх боломжгүй газар малын саранд төрж байгаа. Энэ бурхан өнөөдөр надад зааж байгаа хичээл юм. Нямка би ингэж дорд орсон байхад чи би тэргүй мастер гэд бүгдэд оролцох ёстой гэж байна. Энэ бол асар том даруусал байсан. Энэ хүн ойлгоход хэцүү даруусал. Ингээд та нар Бэтлехемд Йосеф очсон нь төрсөн нутаг нь болохоор тэнд тоолгонд орохоор нутагтаа очиж штэ. Батилгэрх жаал нутаг лээ. Та хинтэр очивол хонох газар байхгүй малын саранд дундах уу? Тэхүү. Таны хамаатан садан найз нөхөд зөндөө байгаа үстэй. Харин Йосеф Майр хоёр очсон чи яасан гинөө? Хонох газар байхгүй. Ямар гэрүүл вэ? Би хотынх хэрвээ би Улаанбаатарт очивол эхнээсээ миний дүүнэрээс ахуулаад зөндөө хүмүүс нямка гэж намайг дуудана. Миний ээж, ихч бүгд тэнд байгаа хамаатан садан. Харин Йосефийн гэр бүл ямар байсныг та харж байна. Төрсөн нутагтаа ирэхэд орох орон
хажуу өрөөндөө оруулах, эхнэр нь төрөх гэж байгаа тулгуур биетэй байхад нь хүртэл наашаа гих найзч байхгүй малын сараанд хүүхдэд төрүүлж байгаа гэр бүл. Бурхан яагаад энэ гэр бүлийг сонгох болов? Яагаад? Энийг бид нар бодож үзэх хэрэгтэй. Бэтлехэм хотын тухай яг энэ үйл явдлаас 650 жилийн өмнө Мика хэмээх зөвлөсөн. Юу гэж зөвлөсөн бэ гэвэл Бэтлехэм чи бусдаас огтхон ч доогуур сул дорой жижигэн биш. Учир нь Месиа Христ чамаас мэдлэн гэд хэлсэн байхгүй. Яасан гэнэ энэ явдлаас 650 жилийн өмнө ийм юм тохиолдохыг хэдийн иш үзүүлэгч Мика хэлсэн байсан. Энэ цагаас эхлээд Бэтлехемийн нэр сүр Бурхны хүмүүсийн дунд жижиг тооцогдох байсан. Талхны гэр нэг муу жижигхэн тосгон гэж дорд үзэхэ байсан. Юм уу хончтын хот гэж дорд үзэхэ байсан. Яагаад гэвэл Мика, Исая, Хосея олон иш үзүүлэгч нар Бэтлехемээр жижиг бишээ гэж хэлсэн байна. Есүс эзний сонгосон хотонч хүмүүс дор үзэгддэг. Сонгод төрж байгаа гэр бүл нь ч ямар байгааг та хараад бас ямар газар төрсний малын сараа, малын твшин төрснийг харуул бид нар өөрөөсөө ичнэ. Хэрвээ та сүнслэг ухаантай бол та санаа зов. Хаадын хаан, ертөнцийн захирагч, агуу эзэн минь хамгийн даруугаар бидний дунд барьсан тэр найдаа өдөр бол Крисмас. Амен. Түүнээс илүү дорд орно гэж байна. Энд малын твшин төрсөн юм байна. Малын сараанд төрсөн юм байна. За настангуудаас нэг Монгол гэр мэс төрсөн юм байж магадгүй. Тэгтэл ус буцалгаал хүү хайчлах хайчин гал дээр ариусгал бэлдэж байгаа юм. Хоёулахна. Бэтлехемийн хончид тэнгэр илч хэлэхэд хончид гүүгээд ороход яадаг вүлээ? Хүүхдэд нь баяр хүргэхээр ирсэн Бэтлехем хотын найз нөхөд хамаатан садан хинч байхгүй. Эцэг ихэнч байхгүй. Мари Йосеф малын твшинд Есүс гурвуулахна гэж. Ийм сул дорой гэр бүлийг сонгосон тэр бидний сул доройг ойлгохгүй гэж. Бидний зовлон дутагдал гачигдлыг мэдрэхгүй гэж хинээс ч илүү сайн мэднэ гэсэн. Тэр бол ахуй хонч. Тэр бол бидний эзэн. Түүний энэ хариу даруусалтай, энэ гайхамшигтай төрсөн өдөр бол бидний тэмдэглэж болох хамгийн том баяр. Энэ бол Крисмас. Энэ бол Христ эзний төрсөн өдөр. Микагийн ингэж зөвнж хэлсэн тэр цагаас хүмүүс Есүс эзнийг Бэтлехэм хүлээх хүссэн. Иерусалим гэхдээ зөвхтүүд. Та хоёрын Луг 2 дугаар бүлгийн 25-ыг унших юм бол нэг хүний тухай гарна. Би та бүхэн уншиж өгье. Үзэгтэн Иерусалим Симеон гэгч зөвхт дагаад сүсэгт хүн байв. Тэр хүн Израилийн тайлбарлыг хүлээж байсан бөгөөд түүний дээр ариун сүнс байлаа. Симеон гэж хүн байсан багаж тэр яасан гэвэл Израилийн тайлбарлыг хүлээнэ гэдэг чинь колон байгаа. Ромын даглалд байгаа Израиль аврагч Месиа ирнэ гэж зөвчөд хэлсэн учраас тэр хүлээж байгаа. Нөгөөтэйгүр эзэн Христийг үзэхээс нааш өөрийг нь үхэхгүй хэмээн ариун сүнс түнд илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл тэр ямар ч үсэн амьддаа Израилийн тайлбар тэр Есүс Христийг үзэн гэж бодоод тэр хаана амьдэрсэн гэвэл Христийг хүлээж сүмдэр Иерусалимд амьдэрсэн. Тэр ихнэр аваачгүй, тэр хүүхэдтэй болоочгүй, гэр бүл зохиогоочгүй, тэр зөвхөн Христийг хүлээн сүмдэр Иерусалим дотор амьдэрсэн байна. Биднээс хэдэн хүн ингэж хүлээдэг вэ? Эхлээд бид нар мөнгө, төгрөг, нэр, алдар олон зүйл, ажил, төрөл олон зүйл хүлээн. Харин Христийг ингэж хүлээдэг хүний тухай Библи онцлон Симеон хэмээн нэрээр дуудаж байгаа. Ингэж дуудахдаа Симеоныг хоёр зүйлээр дүгнж байгаа. Нэгт нь зөвхт, нөгөөх нь сүсэгт хүн байсан гэж хэлж байгаа. Зөвхт ба сүсэгт хүн байсан. Тэр юу хийжсэн гэвэл Бурхны ард түмэнд тайлбарл ирэхийг хүлээж тэрээр өөрөө бүх талаар бэлдэн хүлээгч нэгэн байсан гэдгийг Библи хэлж байгаа. Хүлээгч. Юм хүлээх ямар хэцүү байдаг вэ? Тийм ээ? Хүлээгч нэгэн гэдгийг энгийнээр тайлбарлавал та ингэж бод. Нэг эмэгтэй жирэмсэн болжээ. Тэгээ жирэмсэн болсноо мэдхээр гэр бүлдээ хэлэн тийм үү? Нөхөртөө магадгүй одоо өөр өмнө нь төрсэн хүүхдүүдтэй ингэж жирэмсэн болчлоо гэдгийг хэлнэ. Тэгэх юм бол юу болох вэ гэвэл жирэмсэн болсноо мэдсэн тэр цагаас энэ эмэгтэй идэж уух юмд анхаарал тавьж эхэлнэ. Чанартай зүйл хийднэ. Арх дарс спиртлэг зүйлээс холдно. Тамхи тарианаас холдно.
эрүүл хүнс хэрэглэн нөхрөн дагаад бас өөрчлөгддөг. Магадгүй тэр өөрөө дотроо бодно би нэг 9 сарын дараа энэ гидсэнд байгаа хүүхдтэйгээ face to face нүрээ хараад тэврэлдэж сууж явах юм байна да гэдгээ мэдсэн тэр цагаас хоолундаа зохицуулна, янз бүрийн аюултай хөдөлгөөн хийхээ болно, өндөр өсгөөд өмсгөө болно, сонсох зүйлээ, үзэх зүйлээ хэрж харна. Яагаад гэвэл хэвлэд хүрчин та муухай аимшигын садар самун бузар муу юм үзэх юм бол тэр хүүхдийн оюун санаас хүнсэнд нөлөөлнө. Та муухай ховжиг муухай үг сонсох юм бол хэрүүл маргаан заваан зүйл сонсох юм бол муу хэвлэд хүрд чинь нөлөөлөх учраас яах нь та бие барина, твчин, үзэж харахаа зогсоно, нөхөр дагаад явах уу? Мөн ах эгч нар нь явах уу? Бүгд ээжигээ харна. Ууралдаг байсан бол за болий. Хэвлэт хүрмэн байгаа. Хоол хиймэргүй байдаг бол за тулгуур биетэйгээ хар шил хийгээд өгч. Тэр гэр бүлийн амьдрал тэр чигтээ өөрчлөгдөнө. Магадгүй бүр гэрийнх нь интерьер дизайн өөрчлөгдөнө. Хүүхдээ гарч ирэхэд нь тосож авах хувцас, тосож авах дулаан өрөө, ор зөндөө юмнууд бэлдэж эхэлнэ. Энэ амьдрал бүхэлдээ өөрчлөгдөж байгааз энэ зөвхт хүлээгч нэгэн байсан гэж Симеоныг хэлсэн эхний үг нь ийм утгатай. Симеон зүгээр Крисмас тэмдэглэчихэд зүгээр л Бурхныг нэг за ирнэ гэсэндээ ирэх байлгүй дээ зайлуул сүслээ суужээ гэдэг хүн биш. Симеон ямар хүн байсныг энэ зөвхт гэдэг үг грек хэл дээр юу гэж хэлдэг юм гэвэл Адоны буюу аврагчийг эрхийг хүлээхдээ зүгээр хүлээгээгүй яг энэ их хүн шиг сэтгэл санаа, сүнс, амьдралын хэв маяг, зуршил, ам хэл, зан чанар, мөн чанар, мэс чанар бүгдийг бэлдэж хүлээсэн гэсэн үг. Тиймээс тэр хинтээ суухыг хүсээгүй, гэр бүлч зохиогоогүй, тэр сүмдэр амьдэрсэн, Иерусалимд амьдэрсэн, өдөр бүр тэр Христийг хүлээж бүх зуршил, хорт муу зуршлаасаа холдсон, оюун санаагаа шинчилсэн, дахин бүх талаар бэлтгэж хүлээсэн гэсэн үг. Зүгээр л уйдаад сууж байсан биш. Магадгүй хүүхдэд төрөхт нь хүлээж авах бэлтэж буй энэ их шиг. Есүс эзэнтэй уулзахын тулд энэ хүн өтөл нас хүртлээр ингэж амьдэрсэн гэсэн үг. Ингэж бэлдсэн гэсэн үг. Догдолж, болгоомжилж бүх амьдралаараа ингэж бэлтгэлтэйгээр Христийг хүлээсэн учраас Бурхан түнд юу гэж хэлсэн гэнэ үү? Миний хүүг чи үзэж тэрхээс нааш чиний амийг би авахгүй гэж амласан ба. Гоё бааж. Зөвхт бас сүсэгт хүн гэж алдна тодорхойлсон ийм учиртай. Библиэлд хэцүү тооны хэдэн үнийг ингэж тэмдэглэсэн байд. Хамгийн түрүүнд Жахан Баптистийн аав ээж хоёрыг зөвхт сүсэгт биш зөвхт хүмүүс байлаа гэж хэлдэг. Хэн бэлээ? Захария, Элизабет хоёрыг зөвхт хүмүүс. Нөгөөх нь Анна хэмээх настай иш үзүүлэгч эмэгтэй байсан. Бас Иерусалимд амьдардаг Симеон шиг. Түүнийг бас зөвхт сүсэгт хүмүүс байсан гэсэн. Энэ юу хэлээд байна вэ гэвэл эдгээр хүмүүсийг зөвхт гэж үгээр дүрслэх нь тухайн нөхцөл байдлыг хэрвээ зөвхт гэдэг үгийг тэмдэг нэрээр дүрслэх юм бол тухайн хүний мөн чанарыг ба үг үйлдэл амьдралыг бүхэлд нь хэлсэн тооцогдож байгаа. Ойлгоо гэж байна. Хэрвээ тэмдэг нэрээр. Тэгэхээр тэмдэг нэрээр энэ хүнийг ийм байсан юма гэдэг нь тухайн үед яг тэр агшил зөв юм хийсэн учраас зөвхтгээд хэлчихээгүй. Тэр хүн бүхэл амьдралынхаа турш амьдрал орон зай цаг хугацааны турш ингэж бэлдэж амьдсан учраас зөвхт нэгэн сүсэгт нэгэн гэж Бурхан дүгнэж байна. Тэгвэл би танаас асууя. Христ эзэн Крисмасаар өөрийн төрсөн өдрөөр хэн илчлэлтэй үзүүлж хэн өөрийгөө илчлэн харуулах вэ? Зөвхт сүсэгт. Тэгвэл бидний дунд хэдэн зөвхт сүсэгт хүмүүс байна. Би хэлсэн зөвхөн энд хүлээж суудаг биш. Зөвхөн бүтэн санд хүлээж суудаг биш. Бүх амьдралаа Есүстэй уулзахад бэлтгэн амьдарч буй хэдэн хүн байна. Энийг бид нар өөрт төвтэй iMessage-ээр бодож үзэх хэрэгтэй. Крисмсийн мөн чанар хэн илчлэгддэг вэ? Хэн өмнө голоосоо энэ өдрийн төлөө талархдаг вэ? Талархаж чаддаг вэ? Өөрөөр хэлбэл Симеон хэмээх энэ хүн нь зүгээр нэг хүлээсэн биш, бүх амьдралынхаа турш үг, үйлдэл, амнаас гарч буй үгс, түүний амьдралын хэв маяг, зуршлууд нь өдөр бүрээ
эзэн зориулагдсан түүнтэй уулзахад бэлтгэн байсан гэсэн. Яагаад гэвэл Бурхан 12 сарын 21-ний эзний өдөр би чамтай Есүсийг уулзуулна гэд хэлж байгаа учраас хизээж гинт уулзах боломж олдож магадгүй учраас энэ хүн өдөр бүр Есүстэй уулзахад өөрийгөө бэлтэж байна. Ийм учраас түүний Библи зөв хүн гэж. Юу берас грек хэл. Юу берас гэдэг нь ямар утгатай үг юм гэхээр өөрт байж болох илүү сайныг, хамгийн сайхныг сонгосон гэсэн. Энийг бид нар ойлгохын тулд энэ юу берас гэдэг үгийг бид нар ойлгохын тулд илүү зөвийг сонгосон гэдгийг ойлгохын тулд Филиппой номны 3-ын 12, 14, 12-оос 14-ийг би тавханд уншиж байгаа. Филиппой 3-ын 12-оос 14. Би хэдийнэ олж авсандаа эсвэл хэдийнэ төгс болчихсондоо бус харин Христ Есүст юуны төлөө баригдсан түүнийг л барьж авахын тулд мөрддөг. Ах дүү нараа би өөрөө барьж авсан гэж боддоггүй. Харин хийдэг ганц юм маань ардхаа мартаж урдах өөдөө тэмүүлж Христ Есүс дотор Бурхны дээш чиглэсэн дуудлагын шагналын төлөө барай өөд урагшилдаг. Юу гэнэ? Би хэдийнэ авцсандаа бус. Би хэдийнэ төгс болчихсондоо ч биш. Би харин Христ Есүс өөд барай өөд өдөр бүр урдхаа барьж урагшилдаг. Өдөр бүр шүү. Зөвхөн бүтэн сайн биш. Өдөр бүр, өглөө бүр, унтах, нойр, зүүд, оюун бодол, санаа, ам хэл, сургууль соёл, ажил алт байгаа бүх газар та сүнсээр бэлтгэгдэн өөрийгөө бэлэн байлгаж өдөр бүр үгэн төвтэй, өдөр бүр Бурхан төвтэй түүнлүү тэмүүлж гүйдэг тухайг юу берас гэж хэлж байгаа. Юу берас буюу энэ дээр хэлэгдэж байгаа сүсэг түүний тухай мөн чанарыг Библи биднэрт ингэж хэлж байна. Барай өдөр бүр урагшилдаг гэж. Энгийнээр би тайлбарлаж өгье. Өнөөдөр хөтөлбөр ихтэй байж магадгүй учраас би богинохын яриа битгий залхаа. Танд анд явахад буунд чи ганцхан сум байж. Ердөө ганц сум. Танд буудах ганцхан л боломж байна. Ингээд та анд явж. Танд том ан хэрэгтэй. Тийм биз ганцхан боломж. Тэгс нэг туулаа бутны доор харлаа гинэ. Тэгээ та туулаараа яг бууга чиглүүлээд сүүл чинь ганцхан боломж тийм. Яг буудах чид хажууд чинь бодон харагдаж. Та алийг сонгох уу? Бодон асууж байгаа тийм нэг байна үстэй тийм. Мэдээж бодог сонгох. Яагаад гэвэл бага ашигаас өөртөө илүү их ашигтай, илүү сайныг энэ хүн сонгож байна. Яагаад өнөө бас өөрчлөн гинэ үү? Түүнд ганцхан сум. Биднээс ганцхан амьдрал байдаг шиг түүнд боломж ганцхан байна. Тиймээс тэр туулаанаас биш бодно руу буугаад чиглүүл. Энэ юу хэлж ийн гэвэл та сайн бодоорой. Өөрт илүү сайнны төлөө гүйж буй тэр хүн өөрт илүү сайныг онилохын тулд урдаа байгаа туулаанаас буугаа эргүүлэх бөгөөд туулаанд хүтний төлөө хүссэн шунал тачаар бүх зүйлээсээ бууж өгөөд бүгдийг бодно руу зориулна гэсэн. Яагаад амьдрал ганц байдаг шиг түүнд ганцхан сум. Тиймээс илүү сайныг сонгосон гэсэн утга юу берас. Ойлгож байна. Энэ барай өөд урагшлан гүйдэг хүний тухай юу берас гэдэг үгийг дахин грекээр тайлбарж хэлж байгаа нь энийг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл энгийн нэг ашигаас илүү хэрэгтэй ашигыг сонгосон гэж хэлж байгаа. Симеоныг ийм сонголт хийсэн хүн байсныг Библи зөвхт сүсэгт нэгэн гэж хэлж байна. Та нар Олимпийн энэ тэндээс харах юм бол богино хэмжээний тамирчид ямар байдаг вэ? Мөр зөөр, булчин, шүрмэс, гоё биетэй хүчрхэг байдаг. Марафоны тамирчид ямар байдаг вэ? Зайдад энэ нэг юм ядч нэг аяг шүд уусан болов санаа зовмоор нэг юм юмнууд өгдөө өстэй. Яагаад? Тэмцээний барай нь өөр учраас 100 метрт 200 метрт гүйдэг тэр тамирчдын булчин шүрмэс маш чанга байд. Харин марафоны тамирчид зайн дэндүү урт учраас та нар тэмцээн эхлэхэд 100 метрт гүйж байгаа тамирчдын Хүсайн Болт эднэрийг та нар хараарай. Пам буу дуурахад босоод заагүй та гэж дасгал хийж байгаа л тэгээ гүйдэг. Бүх хүчээрээ шууд маш түргэн хугацаанд зөвхөн барайг хараад гүйдэг. Үзэгчдийн дунд хөөхөн байна уу? Тэр нүрээ ямар атайхан бодцсон хөөхөн бэ? Энэ яасан гоё дажгүй залуу юу? Юм би сууж ийн. Тийм юм харахгүй штэ. Зөвхөн барайг хараад бүх хүчээрээ гүйд. Тийм учраас булчиндаг, шүрмэслэг тэднэрт байгаа хугацаа дэндүү богинохон 100 метр. Харин марафоны тамирчид яадаг вэ? Бөө юм ингээ шаагилдаад ингээ шоргоолч шиг зогсож яадаг. Пам дуутахад яадаг вэ?
би тэгээ мэдлэнгээ ус мус хармайлж байгаа. За явах уу за юм яриад ингээд яа тэр өөр төрөл гэж байсан. Энэ барай ууд урагшилдаг юуберас гэдэг үг бол тэр марафоных биш харин тэр богино зайны хэмжээнд гүйж байгаа хүний тухай грек хэлээр онцолж хэлж байгаа. Грек бол олимпион. Тэгээ та нар бод бүх хүчээ дайчлана. Иргэн тойрноо харахгүй, хэн нэгэнтэй өрсөлдөхгүй, хэн нэгэнтэй муудалцахгүй. Та нар Усаан Болтын хэлсэн хамгийн алдартай үг юу гэж? Би энийг л төрүүлэх юм шүүгээд хүн дээр фокус өгсөн л би хурдалж чаддгүй. Би хинтэй ч өрсөлдөхгүй. Би ерөөсө ганцхан би тэр бол цагаан зуусын хардталд ах юм шүү гэж бодоод зөвхөн барай харж гүйдэг. Миний хажууд намайг хүн төрүүлж гин үү, хоцорж гин үү? Надад ямар ч бодгүй. Би зүгээр л тийш гүйдэг гэж хэлсэн нь яг Библи өгдөг байхгүй. Тэр яг тэгж гүйдэг хүнийг грекээр юуберас буюу одоо энэ сүсэгт хүнийг хэлээд байгаа. Тэгвэл та нарын дунд Христос ингэж гүйдэг хичнээн хүн байгаа. Бидний дунд асуулт үүсэж байна. Ийм хүн Крисмас баяр утга учир баяр хөөр аз жаргал мэдрэгддэг. Би зөндөө баяр хөөргөө утгыг нь ойлгохчгүй Крисмас баярыг олон жил тэмдэглэсэн. Бүр далиндуулаад пивдээ даригтаад явж исэн ч үгүй. Харин ингэж хичээх үед бидний энэ үйлчлэлийн тухай Паул хэлэхдээ юу гэсэн гэвэл би олж аваагүй. Хүрсэн ч биш. Барайнд орсон ч биш. Гэхдээ би өнгөрснөө мартаад барай өөдөл урагшилдаг. Би төгс улцсандаа ч биш. Зөвхөн бүх хүчээр хорон секунд алдалгүй зөвхөн эзний төлөө гүйдэг гэсэн утгыг Паул ингэж хэлсэн байна. Энэ Симеон гэдэг хүн бол яг ийм нэгэн байсан учраас тэр Христ эзнийг нялх аврагч месиа тэрж үзэж байгаа. Бүхэл бүтэн амьдралын турш бэлдсэн бүх хүчээрээ өөр цайныг сонгосон Сихария, Элизабет, иш үзүүлэгч настай эмэгтэй Анна хамгийн сүүлд нь Симеоны тухай Библи ингэж онцолж хэлж байгаа. Өнөөгийн итгэгч нар нэг том аюул байдаг. Ганц удаагийн дайралтаар л итгэлээр амьдрах гэдэг. Ганц удаагийн дайралтаар. Одоо намайг сайн сонсороо, өсвөрийнх хүмүүс сайн сонсороо. Ганц удаагийн дайралтаар л итгэлээр амьдрах гэдэг. Юу вэ гэвэл гинтл нэг өдөр өөрчлөгдөчих гээл. Гинтл нэг өдөр хорт муу зуршлаасаа гарчих гал. Гинтл нэг өдөр авьяас таланттай болчих гал. Гинтл нэг шөнийн залбирлаар сэргэлт авчирчих гал. Гинтл ганцхан өдрийн дайралтаар л мундаг алдартай номлогч пастор болчих гал. Ганцхан өдрийн магтаал хүндтгэлийн цагаар л алтартай магтаал удирдахч болох гол. Ерөөсө ганц дайралтаа итгэлээр гэж орлоод бүгдэд хүлээн зөвшөөрөгдөх гэдэг ганц удаагийн дайралтанд ийм итгэлээр амьдрах гэдэг. Уучлаарай, Библи биднэрт хизээж ингэж заадаг. Библи биднэрт ингэж заадаггүй. Библи биднэрт удаан бэлдэж, хичээж, алдаж, онж, унаж, босож, дахин итгэлээр босож, дахин оролдож, байнгын бэлтгэл, байнгын хүсэл тэмүүлэлтэй байж аж ерөөдийн замаар ордгийг хэлж өгч байгаа. Манай сүнд архинаас гарсан, тамхинаас гарсан, манай сүнд элдв хор зуршлаасаа гарсан хүмүүс байгаа. Өргөс авж байгаа юм шиг ганцхан шөнийн залбирлаар өөрчлөгдсөн гэж юу? Үгүй. Мөн ахлагч пасторууд ч ингэж зааж болохгүй. Итгэлийн амьдрал бол өдөр бүр Библи бүтэн нэг уншаагүй ээжэж алдартай номлогч болох гэдэг. Үгүй. Библи ингэ заа. Би нэр өдөр бүр, өглөө бүр, үүрээр бүр Библи үгийг уншиж, бодож, тэр үгэн дээр бүдэрч, тэр үгээр урамшиж, дахин бэлтгэл хийх шаардлагатай. Тэгжээж бид нар хорт муу зуршил, бузар муу амьдралаас эргэдэг. Харин бид нар өөрсдөө ийм ганц удаагийн дайралтанд итгэдэг учраас өрөөлөгч нэг удаагийн алдаан дээр шүүдэг. Энэ нь олон хүнийг эзний өмнө буруутан болгоод тохирч байна. Би та нарт нэг сонирхолтой түүх яриад хэдүүлээ хамт залбирая. Би энэ Дашка зөвхөн зарим нэг дүн нартайгаа фитнес явсан байхгүй. Яагаад гэвэл гоё ийм гүзээ байна ш. Гоё мөртэй, ингээд гоё биетэй, гудамжаар ингээд мах өмсөө явж байгаа залуучуудыг хараад би ч гэсэн залуу байсан юм чинь фитнест бодит явж тийм болоё гэж бодсон байхгүй. Тэгээд булчингаа хөгжүүлээл нэг гоё болно гэж бодоод нөгөө дүү нартайгаа хамт бөөндөө ингээд дархан буудлын нэг давхарт байдаг. Нөгөө бодит очсон. Тэгээ надаас өмнө нөгөө дүүнер маань явдаг байсан болохоор тэд нар чинь ингээд толын өмнө зогсоод
70-80 кг суугаал. Намайг орсон яасан гэж хоёр талдаа дугуугүй зүгээр штангны гол барилсан. Надад болоо гэнэ. Тэгээ би тэр олон дүүнэрийнхээ нүдэнд ах нь хүндлэгдэн өмж хоос штангны гол өрөөд ингээд сууж байхдаа нөгөө хэдийг хараад бандсандаа нэг хоёр улаан дугуй хийсэн чинь багш нэрээ загисан. Чи болоогүй шүү дээ. Чи яагаад надад тэг бүр яасан гэж дараагийн 7 хоногт нөгөө хэдтэй очиод нэг зүгээр штангны хоосон гол нэг өдөр 2 цаг өргөчөөд ингээд чийж хаашаа нэрэж гоё жон том болцсон юм шиг юм зөв. Тэгээд ингээд дараагийн 7 хоногт очисон чинь тэр багш нааг яасан гэж ингээд даашка маш гэж олон удаа явцсан болохоор эднэрт ингээд за хөлөнд тэдээр суу, чи 80-аар суу, 70-аар суу гэдэг ингээд нөгөө дүүнэр бүгд яваад орчих. Багшаа би яахан гэсэн чинь надад дээс өгсөн. Эднэртэй хамт дээсч гэсэн. Үнэн нэрэн шүү. Баах эмгтээчүүд юм. Тэгсэдэ тэр шоолоод энийг гараад ирж байгаа. Тэгээ би болсон шалтгаан за бойлоо. Тэнд бүр нэг юм урт төстэй бас нэг бак байсан. Хин блэ манад гэсэн. Амар байтий. Тийм болмоор байсан байхгүй би. Тэгсэн зүгээр штангны гол бариулж талны өмнө зогсоож яснаа дээс өгсөн наана энэ эмгтээчүүдтэй дээсч ийднэ гэдэг. Эдгээр чинь 70-80 кг суух гэдэг. Би юу хийх гээд юм бэ? Тэнд нэг 150 илүү 120 сууж байсан. Тэр бол булчин гэхээсээ илүү ийм бүх байсан баг. Ийм бөхчүүч булчин биш мөртлөөр багш. Би нөгөө ингээд номлцож байгаа миний нөгөө хоосон барьдаг штангны юм чинь ингээд номлцож байгаа. Тэрийг хараад яа ганц удаагийн дайралт итгэл гэж юу хэлээд байна гэвэл би тэр 150 кг-ийн штангын дээр очиод эзэн минь би итгэлээр энийг өргөнө надад хүчийг өгөөрэй. Би өргөх болов дарагдаж өгөх байх. Тэр хэмжээнд хүрэхийн тулд яасан байх вэ тэр хүмүүс? Би нөгөө тийм урт төстэй нөгөө бактери очиод чи хөшөө хэр удаа явж байгаа гэсэн чинь 8 жил явж байгаа. Би тийм болохын тулд 8 жил тэр хоосон гол өргөд дээс тоглоно гэхэд за болоо гэж би байсан. Нэг удаагийн итгэл гэж энийг хэлээд байна. Ганц дайралтаар пастор болоод, ганц дайралтаар мундаг хүмүүс хүлээн зөвшөөрөгдөж хүндлэгдсэн, ганц дайралтаар мангар том агуу номлол семинар хийдэг хуучтаар эхлээд Библитэйгээ нөхрөл жорлон, нойл, машин, хөдөө зугаалга бүх газар энэ Библи гэдэг юмыг нүдээ нүх болтлоо ш. Тархиа эрэхтэл давтан унш. Өөрсдөө итгэлийн амьдрал зүвт сүсэгт гэж нэрлэгдэх юм бол энэний төлөө та өдөр болгон энэ Симеон хэмээх хүн шиг удаан урт хугацаанд бэлтгэх ёстой байхгүй. Тэгжээж өөрчлөгдөнө ах дүүнэр. Нэг шөнийн залбирал хийгээд сэргэн мандал сэргэлт юм гинөө. Харчи. Хүмүүр ихлээр дотроос сэргэх хэрэгтэй. Хүмүүр өөрсдийн дотор зүвийг ирж харах хэрэгтэй. Хүмүүр өөрсдийн дотор Симеон шиг бэлдэж амьдрах хэрэгтэй. Тэгээд бид нар нэгдээд нэг удаагийн залбирал биш. Нэлээд хэдэн жилийн тууштай хөдөлмөрийн үндсэн дээр тэр магтагч магтаалын удирдагч болж, тэр пасторууд нь мундаг пасторууд болж, тэр ахлагч нар нь мундаг мэрэгэн ахлагч нар зөвлөгч нар болж ингэж үржлээ. Итгэлийн амьдрал яг юм. Бид нар Симеон шиг өдөр тутам цаг ямагт сүсэгт амьдралаар амьдарчээж эцсийн дүндээ Христийг багч гисэн ойлгоод авсандаа болдог. Маш бага. Тэр агуу төгс эзнийг ойлгох тийм ухаан биднэрт байхгүй ч бид нар өдөр бүр хичээлдэг. Харин ихэнх итгэгч нар ганц удаагийн дайралтаар л бүхнийг шийдэх гэдэг. Уучлаарай. Үгүй шүү. Үгүй. Ийм итгэл бол худлаа итгэл. Ингэж номол заадаг пасторууд бол худлаа итгэл зааж байгаа. Хэрвээ чи итгэж байгаа бол модыг ургаад, уулыг яваад далаа дээр очиж ураг гэсэн ч бүтэн гэж Есүс эзний хэлсэн тэр итгэл бол зүгээр би итгэж байна гэдээ миний дотор төрчдөг итгэл биш. Тэр итгэлийг олж авахын тулд өдөр бүр, жил бүр бороотойд, нартай, цастай, нулимстай, цустай, нустай, гомж бүр хинч биш, юу ч биш байхдаа хүртэл эзнийг хормооцоор, чирэгцээр хормооцоор өдөр бүр өөрийн загалмайг үүрэн, барай өөрөөсөө шантарч няцалгүй мөлхсөөр байж авдаг тэр итгэл байна. Тийм итгэлтэй хүнийг л Есүс эзэн хэлсэн болохоос биш. Ганц удаагийн баптизмаар
ганцхан удаагийн сэргийлтийн цуглаанаар, ганцхан удаагийн семинараар өөрчлөгдөв гэж үү? Өөрчлөгдөв. Хэрвээ та ийм итгэлтэй бол өөрөөсөө нэцэн. Өөрөөсөө ургана. Хэрвээ та өөрийгөө өөрчлөгдөхгүй юм байна, надад ирээдүй байхгүй юм байна гэж өөрөөсөө няцаж урвах юм бол та Бурханаас урвсан гэсэн үг. Яагаад? Эзэн танаас урваагүй байхад та төрүүлж өөрөөсөө урвна гэдэг чинь Бурханы хайраас бас та тэрсэлж урвж гин гэсэн үг. Битгий шантар. Та нэг л өдөр өөрөөс авч байгаа юм шиг өөрчлөгдөхгүй. Та нэг л өдөр мундаг удирдагч болчихгүй. Бэлдсэн, тууштай, зоригтой бай, хичээсээр бай, урагшилсаар бай. Энэний дараа биднэрт Симеонд ирсэн энэ гайхамшиг ирэх болно гэдгийг бид нар бодож үзэх хэрэгтэй. Үр хүүхдүүдтэй ч гэсэндээ бид нар ийм итгэлийг зааж өгүүлэх хэрэгтэй. Зүгээр л гитар тоглож сураад магтаал өдөрчдөг гэж үү? Зүгээр л пиано тоглож сураад шууд мундаг болчихдог гэж үү? Зүгээр л нэг Библийн номлол сонсоод нэг ишлэл ойлгонгуудаа тэрийг яриад мундаг номлогч пастор болчихдог гэж үү? Үгүй шүү. Энэ хүртэл ирэхийн тулд намайг ямар илжиг нохоо замаар замж ирснийг та нар аав ээжнээс асуув. Би гашууд донд, нулимс донд, харанхуй нүхэн донд, бөөлжс донд, гим нүглийн донд, хоёр нүртэй, ичих нүрэ илгэндээ нааж энэ хүртэл цуцаад. Яагаад гэвэл эзэн надаас хизээж бууж өгөхгүй гэдэг итгэсэн итгэл маань эцэстээ намайг аварсан. Тиймээс та өөрөөсөө бууж өгч болохгүй 2026 тухайн ирлээ. Есүс эзэн хизээ ирэхийг мэдэхгүй ч тэр ирнэ гэж амласнаас хойш 2026 жил өнгөрчээ. Бид нар тууштай Симеон шиг хүлээсээр байх хэрэгтэй гэсэн. Та нар өөрсдийн үр хүүхдүүдэд үүнийг ойлгуулах гэж би хэлсэн шалтгаан өвлж өгдөл гэсэн. Есүс эзэн энэ дэлхийд ирээд Ромын цэргүүдтэй хэрэлдээд байсан. Есүс эзэн энэ дэлхий дээр ирэнгүүтээ Ромын том улс төрчид хаад ноёд түшимдүүдтэй хэрэлдээд байсан гэж үү? Есүс эзэн энэ дэлхий дээр хамгийн их маргаж, хэрэлдэж, зөрчилдөж, зэмлэж байсан хүмүүс нь хэн байсан? Шашны удирдагч. Над мэтийн хүмүүс байсан. Есүс эзэн Ромыг өөрчлөх гэж, улс төрчид, эдийн засгийн талаар мэтгэлцэж, хаадуудыг сүхрүүлэх гэж биш, өөрийг нь буруу таниулаад байгаа Нямка мэтийн увайгүй шашны удирдагчдыг зэмлэхээр ирсэн учраас Есүсийн амьдралын турш бүтэн сайн мэдээний 4 номыг бүхэлд нь та судал. Есүс эзэн үргэлж Бурхны хүмүүстэй, шашны удирдагч нартай, пасторудтай, ахлагч нартай, номлогч нартай тэмцэж тэрсэлцээ. Еврей хатуу ёс заншилтын шашинлаг хүмүүстэй тэмцэлцээр амьдралд дууссан юм. Тэр нэг ч удаа Ромын цэрэгтэй маргаж үзсэн. Сонирм байгааз уул нь тэр ирээд дайсан болох Ромын, дайсны хаан Ром, Август Цезар, улс төрчид, эдийн засагчид, бусад хүмүүстэй маргаж өөрийнхөө шашны хүмүүсийг Христийг танихгүй ч тэр мусульманчуудыг өмгөөлөх ёстой байтал тэр ирээд хамгийн их маргалдаж зөрчилдсөн нь над мэтийн шашны удирдагчд байсан. Яагаад гэвэл тэд нар Бурханд итгэх итгэлийг Бурхны хүмүүс болон Бурхан хоорондын дунд том сүм барьчаад түүгээрээ ард түмнийг Бурханаас тусгаарлаад байсан учраас зөв зам үнэн амийг нээхийн тулд Есүс зэмлж ирсэн. Фарисеич, Парш, янз бүрийн шашны удирдагчид дандаа тэднийг зэмлсэн. Яагаад гэвэл тэд нар Бурхныг өөрөд хэрэгтэй ашигтайгаар ашиглаад байсан учраас эзнийг харах гэсэн хүмүүсийн нүдэн дээр том синагог сүм барьчаад өөрсдөө өмнө нь том хүшиг бол зогсчоод Бурхан бол тийм гэж худлаа номлоод байсан учраас Есүс эзэн амьдралынхаа турш өөрийнхөө хүмүүстэй шашны удирдагч, рабби, номлогч багш, пасторудтай хэрэлдэж, зөрчилдөж маргасан. Нэг ч удаа синагогт юм уу Ромын ямар нэгэн түшиндийн гэрт тэр буулгад сүлдэгээгүй. Тэрнийг удаа буулгад сүлдэхэхдээ хаан буулгад сүлдгэсэн. Иерусалимын сүм дотор буулгад сүлдгэсэн. Яагаад? Түүний хүссэн сүм биш. Тэд нар мацаг барихтаа булан зогсоод, нүрээ туслаад, ядарсан царай гаргадаг гэдгийг Есүс шүүмжилсэн.
Бурхан ийм биш. Та нар хуулийг өөрсдийнхөө төлөө тайлбарлаад байна гэж Есүс шүүмжсэн. Есүс эзэн эцсийн дүндээ над мэтийн пасторуудтай тэмцэлтгэхээр өөрийнх нь нэрийг халахлагч, худал номлогч нартай зөрчилдөхөөр, зэмлэхээр тэднээс ард түмнээ аврахаар, Ромоос биш, тэднээс ард түмнээ аврахаар гэсэн. Энэ бол чи та Библийг эрүүлэр судлаад үзье. Бид нар маш ихээр даруусч эзэн бурхнаа хайх чухал өдрүүд ордож. Бид нар маш ихээр гүнзгий бодох өдрүүд ордож. Бид нар Самсон гэдэг үгний мэдэн тийм урт төстэй хүчрхэг. Самсны зарчим гэж байдаг байхгүй теологи. Та нар сонирхолтой хурдан дуусаасаа гэж бодож байна. Энэ Самсны зарчим гэдэг нь юу юм гэхээр чамд байгаа чадварыг чамааг унгахад ашиглахыг Бурхан төлөвлөсөн байж болдог гэдгийг зааж өгч байна. Нэгсэндээ надад байгаа чадварыг намайг унгааж даруулахын тулд Бурхан ашигласан байж болдог гэдгийг Самсны энэ тэгшээр зааж өгч байна. Юу вэ гэвэл өмнө нь байхдаа Самсны давуу тал байсан. Тэр ялагдчихгүй. Тэр аслан нүцгэн гараараа амын зааж хувааж тасдчихсэн. Тэр хотын бүхэл бүтэн хотын дааман хаалгыг мөрөн дээрээ үүрээд явж исэн. Тэр илжигний ирүүний ясаар бүтэн айрмыг устгаж исэн ирлэхэд дайч. Гэхдээ түүнд нэг том асуудал байсан. Самсон хүчээр хамгаалаад байснаас зүрхээ хамгаалав. Ойлгож байна. Нөгөө урт үсээ хүчээр хамгаалаад байснаас хамгийн бурхан чухал болох зүрхээ хамгаалав. Самсон пастор гэдэг карьераа, номлогч гэдэг карьераа, өөрийнхөө мундаг алдартай байх ёстой гэсэн карьер тэр хүчээ авьяас талантад хамгаалаад байснаас сүнсээ хамгаалаагүй, зүрхээ хамгаалаагүй. Энэ нь түн бүдрэг саад болсон юм. Өөрөөр хэлбэл түүнд байсан авьяас талант нь түүнийг унахад хүргэсэн. Ойлгож байна. Үс нь урт байсан. Гэхдээ сахилга батна богино байсан тухай Самсны түүх биднэрт зааж өгч байна уу? Намба юу байдаг ойлгож байна. Үс нь урт байсан ч сахилга батна богинохон байсан Самсны түүх дааж өгч. Тэр Делилагийн өрхөнд орчдөг тийм ээ. Тэгээд ариун хിവэр үлдэх ёстой сүнслэг нууцаа Делилад нийчдэг. Эннээс болоод үсэн тайрагддаг. Хүч нь орхигддог. Дайснууд нь олзолж аваад нүдийг сохолдог. Амьдаар нь хоёр нүдийг сохлоод түүнийг шоолж доог тохуу хийхээр найрлж цэнгэх болгондоо дууддаг болсон. Тэрний хийдэг байсан тулааны талбар биш. Одоо тэр яг амьтан шиг тэрэн дээр үр тариа нунтаглаад явж байдаг тийм адуус болж хувирсан. Яг тэр хүч чадал амбиц карьерыг хамгаалаад байснаас биш. Бурханы нүдэнд хамгийн чухал зүрх сэтгэлийг хамгаалаа. Ингээ Самсон хизээж алдна гэж бодоогүй бүхнээ нэг дор алдсан. Яагаад? Итгэлээ зүрх. Дараа нь тэр харанхууд нь ямар нэгэн зүйл Самсны дотор бий болж ирснийг Библи хэлж байна. Түүний үс нь дахин ургаж эхэлв. Гэхдээ тэд нар тайраад байд. Буцаад хүчтэй болчих юм гэдэг. Тэгэхдээ зөвхөн үс нь биш түүний дотор итгэл найдвар дахиад төрж эхэлсэн. Яг над шиг би ч ёстой архич юм да. Танигч юм да. Нохоо бөөлцөө дахин иргэн долоож иддэг шиг би хизээ ингэн нүглээс холдож хүндэрх ёстой алдаа дутагдлгүй төлөвшөж хүн шиг хүн болох юм болдоо гэж шантарч цуцсан миний дотор төссөн тэр найдварын итгэлийн гар Самсны дотор бас төрж ирсэн. Энэ үгээрээ олон жилийн дараа Самсон анх удаага эзэн залбирсан нь Библи тэмдэглэлсэн байдаг. Төгсгөж эзэн намайг санаач. Шүүгчд номны 16:28 дээр намайг санаач гэсэн. Түүний гэмшил ба бүрэн даатгал нь сүүлчийн ганцхан хоронд Бурхан түүний хүчийг сэргэх шалтгаан байсан. Үс биш. Түүний зүрх сэтгэл хэрэгсэн.
түүний хүчийг бурхан сэргээх шалтгаанаас. Тэгээд Библиэлд бас нэг гайхамшигтай ишлэл байгаа. Шүүгчд номны 16-гийн 30 дээр тэр амьдралынхаа туршид алснаас илүү олон дайсныг үхлээрээ устгав гэж. Өөрөөр хэлбэл тэр өөрийн хүч чадлаараа хийснээсээ агуу үхлээрээ хийсэн гэсэн. Юу гэвэл тэр бэлэгтээ өмнө нь өөрийн бэлэг урт ус хүч чадалтай итгэж найддаг байсан бол одоо Самсон түүнд биш зөвхөн бурханд итгэж найдаж эхэлсэн байгаа. Бурхан Самсонд шүтэн болгосон зүйлийг алдахыг зөвшөөрсөн. Үсээ алдахыг зөвшөөрсөн. Түүнийг мартаж орхисон. Тэгээд тэр алдсан бурхнаа дахиад зүрхэндээ сэргээж даруугаар гимшилтэйгээр олж авах замыг бурхан зааж өгсөн. Өөрөөр хэлбэл түүний уналт нь бидний нүдэнд уналт мэт боловч түүний хувьд сэргэлт байсан. Бид нэр хүчтэй олуула гой магтаалын багтай мэрэгжлийн төвшний мундаг пастор том алдартай номлогч нарын конференцуудыг сэргэлт гэж эндүрдэг бол Самсны амьдралаар бурхан сэргэлтийг ингэж зааж өгч байгаа юм. Хоёр нүдээ ухуулсан, элчигний ажил хийж, тэр мэргүүлдэг байсан түүнд сэргэлт ирэх юмсан бэ гэвэл зүрх сэтгэл гэж. Авьяас талаар болох, хүч чадал болох үсэнд биш. Тэрээр иргэн ирсэн. Тэрээр даруулснаа. Уналт бол төгсгөл биш. Сул тал бол эцэс биш. Чиний алдаа дутагдал цуцалтгүй үргэлжлэх тайм зон биш гэдгийг Самсны амьдрал биднэрт харуулж өгч. Гинжтэй байхад нь бурхан Самсныг босгосон бол гимэн хүлээс гинжтэй бид нарыг тэрээр босгож чаддаг. Ямар үед гэнэ үү? Урт ус, хүч чадал, авьяас талаар гой биебэл ярьдаг, гой магтан дуу зохиодог, гой хөгжим тоглодог, мундаг лаг гэдэг утгаар биш. Тэрийг хамгаалууд яг тэр чинь бидний унах шалтгаан болгож бурхан ашиглана. Харин юу вэ? Харин юу вэ гэвэл даруу, бас дахин даруу, чимээгүй, болж өгвөл дугай, болж өгвөл бусдыг сонсож, болж өгвөл уучлж, буруу хийсэн бол уучлалт гуйх хэрэг зоригтой чимээгүй. Эзэн бурхнаа өдөр бүр цаг тутам, минут, доор, секунд тутам Симеон шиг хүлээж бэлтгэгдэж байгаа тэр хүний дотор Есүс эзэн дахин төрдөг бөгөөд дахин мэдлдэг багтаж. Амен. Өнөөдөр хамт залбирцгаая. Би залбирна. Эзэн минь танд баярлалаа. Мохордолд орсон сул дорой хайрчхаа хинт хандхаа яахаа мэдэхгүй өөрөөсөө ичиж цуцж өөрөөсөө шантарч өөрчлөгдөхгүй байгаа төлөвшөхгүй байгаа дүр төрхнөөс болж сэтгэлээ урж тасдан байж уйлж шаналж инэлж залбирч ганцаардж өнгөрөх энэ харамхай амьдралд маань итгэл найдвар гэрэл болон бидний дунд ирсэн танд хязгааргүй талархаж чадах хэмжээгээр талархаж байна. Эзэн эдгээр өдрүүд ерөөлийн өдрүүд бид нар хамтдаа парти зохиож том баяр, том конференц зохиохгүйгээр бид нар зүрхэндээ таныг ухтаж авахыг хүсэж байна. Бид нар Симеон шиг, Анна шиг, Элизабет шиг, Захария шиг зүрт сүсгт амьдралыг сонгож байна. Бид нар барай өөд ардхаа мартаж дахин тэр барай өөд урагшлахыг сонгож байна. Сэрэг мандалчуулгантай хамт байж өгч байгаа. Магадгүй над шиг өөрөөсөө цуцаж итгэл алдарч. Магадгүй Самсон шиг авьяас талаанд үсээ тасдуулаад сүнслэгнүүд нь сохроод яахаа мэдэхгүй таныг ирж хайж байгаа бол сүүлийн удаа эзэн минь чуулганаа санаач, намайг санаач, энд бүх ах トゥ нарын маань санаач, энд байхгүй байгаа ах トゥ нарын маань та дурсан санаач. Эзэн минь 2026 бидний хувьд сүнслэг сэргийлт байх болтугай. Эзэн минь бидний амьдрал өөрчлөгдөж, танд тааламжтай анхлан үнэрт Мариагийн тэр тос мэт, тэр тос өөрөө бүхэлд нь анхлан сайхан үнрээр ханхлуулсан бидний орон гэр бүл, хань ижил, үр хүүхэд, бидний сүнслэг ертөнцид таны сэргэл, шалом буюу таны амар тайван энэ дэлхийн нүд үзэж чих сонсоогүй тэр аз жаргал өрөөлүүд бэлхэн дүүрэх болтугай хэмээн юрууж байна. Эзэн минь
энэ сүмийн тэргуун пастор болсноос хойш анх удаага таны өмнө зориулсан ирээд чуулганыхаа хайртай дүүнэр ах эгч нарынхаа хайртай хүмүүс ихэд төлөө тослогоо хүрсэн залбирч тэдний амьдрал ёроолыг хүрсэн залбирч хэрвээ та намайг тусалсан үний юм бол та хамт байдаг үний юм бол өнөөдөр өчигдөр уржигдөр түрүү жил миний зүрхэндээ энлэн шансан залбирал бүрийг хариулт нь эргэжид байгаасаа гэж чин сэтгэлээсээ даруугаар танаас хүсэн гож. Эзэн энэ газар та удирдаач. Чуулгана та удирдаач. Гэр бүлүүдээ та удирдаач. Үр хүүхдүүдийг маань та удирдаач. Эзэн энэ газар та бидний дунд дахин мэдлээч. Та бидний зүрх сэтгэл дахин мэдлээч. Та бидний оюун санаа дахин мэдлээч. Та бидний гэр бүл дахин мэдлээч. Таны өмнө таныг ирж хайдаг, таныг өгүүлдэг, таныг дурсан сандаг эрүүл итгэлтэй чуулган байхад тул бид нарыг даруулсан өөрийгөөс хөтлөн амлаач. Танд маш их баярлалаа. Мухардл, харанхуйд ямар ч итгэл найдваргүй тэр газар та гэрэл болон төрсөн билээж. Тиймээс би ичхүүг таныг хааваа гэж дуудах хэрэгтэй байсан. Тиймээс бид сэргэн мандалч болгон өөрсөндөө сэргэн мандал гэдэг том нэгийг өгөх бас эрхтэй болсон. Тийм итгэл найдвар тээх зүрх зоригтой болсон. Бидний өмгөөлөгч, сахин хамгаалагч эзэн бүх алдрыг танд өргөв. Таны бидний хайртай эзэн, агуу эзэн, бидний итгэл найдвар, өмг төшиг, гойдлого, утга учир болсон нандин нэр Есүс Христосийн нэрээр юруу залбиргуулаа. Сахилгүй өгч